За, өнөөдөр ямглан гэрье. Энэ цэцэн дүгнэлттэй холбоотой би ч муучгүй муусын хууль зүйн сургалт өгсөн байгаа. Тэгээ хуулийн нэр томьёо техник хэрэглээд яриад иж бас болно. Гэхдээ энэ удаа бас арай өөрөөр хэлье гэж бодож байна. Тодорхой зарим нэг жишээг яриа. Гэхдээ бусад хүн дээр тохиолдсон жишээг ярихгүй. За манай энэ Тэмүүжин би одоо үнэн худлыг мэддэггүй энэ сайн ах гэж улс даяар цоллуулсан. Хариуг нь ойлгоогүй учраас үнэн ч юм уу удлаа ч юм уу ойлгодгүй. Гэхдээ бид тэрийг гүтгэлэг болов уу гэж хувьдаа боддгийг. За улсын их хурлын дэд дарга Провдорж энэ чуулганы танхимд надад хэлсэн. Улсын их хурлаас орон байрны дэмжлэг 390 сая төгрөг авсан чи уулгаач гэж хэлсэн. Их хурлын дэд дарга нь тэгж хэлж гэнэ гэдэг чи юу гэсэн үг? Улсын их хурлын 40-од гишүүн их хурлаас орон байрны дэмжлэг авсан гэдэг зүйлийг нийтэд олон нийтэд зарцсан. Энэ тухай их хурлын дамын газраас суугаад энд нь хариулт өгөрөө гэсэн нэг алга дарамтцаас нэг ширхэг гишүүн дэмжлэг аваагүй гэдгийг хэлсэн. Их хурлын дарга энэ дээр анхаарч ус хэлэх хэрэгтэй. Улсын их хурлын гишүүд орон байрны дэмжлэг авсан нэг ширхэг байхгүй. Энэ бол худал гүтгэлгээ гэдэг. Дээрэс нь энэ төсөв засгийн газар энэ төрийн байгууллагууд чинь эмнэлтийн тухай хуулиар нөгөө өөрсдийнхөө зөв бурууг олон нийтэд няцаалт хийгээд хүргэх төр зардал санхүү байхгүй шүү дээ. Лайвчд байдаг юм орилдог хэдэн хүмүүс замбраагүй өндөр өртөгтэйгээр төлбөртөөгөр мэдээлэл тараадаг. Тэр нь араасаа үргэлжилдэг. Өнгөрсөн наадмын өдрүүдээр Хятадд намын шумгаар айлчсан айлчлалын зургийг гаргаж ирээд барьцаал явсан гэж гаргаад тавьчихсан юмс. Кен явсан гэж. Өөр хаашаа гэлээ. Ингээ худал гүтгэлгүүд явуулаад байдаг. Энийг бид нар яах ёстой. Улсын их хурлд одоо нэг бол нөгөө намайг аваагүй байхад өөр гишүүдтэй орон байрны дэмжлэг өгсөн юм уу? Тэгээд үг дуурч чаддгүй юм уу? Ингээд гүтгэгчдтэй нэр их олдоод байдаг. Хэлмэгдүүлж байгаа хүмүүст нэрх нь олддоггүй. Тухайн хүнийг үнэхээр эцсэн удсан хулгайч хайтай болгоо хайж чаддаг. Ийм байдалтай яваад байгаа амигээ бид нар яаж хийдэг юм бэ? Дээрэс нь энэ жил 229 хоногийн дараа Риогийн 3 конвенцийн нэг зөвлөлтийн эсрэг конвенц талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатарт болно. 70 гаруй өөр улсын байгаль орчны сайднараас Монголд айлчлал ночин хуралд оролцсон, шийдвэр гаргалтанд оролцсноо гэдгийг өөрийн нүүр тоолсон асуудлыг хэлцэж дуусгал хуралдааныг сунглаа. Батбаатар гишүүнд нэмэлт минут өгье. 70 гаруй дэлхийн байгаль орчны сайднаар манай энэ хуралд ирнэ гэсэн. КОП-той холбоотой гүтгэлэг замбраага алдаж явж байгаа. Зарим нэг нь мэддгийм бил. Монголд ягаад энэ КОП эсрэг юм болоод байна гэж. Тэгэхээр энийг яагаад би ярьж байгаа гэхлээр нөгөө өөр үний жишээн дээр юм уу? Ярихаар бусдад буруу ойлгогдох баг. Хуулийн техник хэрэгсэл үг хэллэг ашиглаа ярихаар дутуу өрөх баг гэж бодож энэ олон гүтгэлгүй дараараасаа үргэлжилж гарч байгаа учраас өнгөрсөн энэ оны хавар намар манай намын их хурал хуралдахдаа би намынхаа бүх гишүүдэд тов тодорхой хэлж гисэн. 2027 онд иргэний зориг ногоо нам ерөнхийлөгчд нэр дэвшүүлнэ. Монгол улсад ерөнхийлөгчд нэр дэвших олон эрдэмтэй мэргэд мундаг хүмүүс байна. Тэрнээс хойш энэ бол бас л идэвхжиж байгаа. Энэ чуулганы танхимд Их хоёр гишүү хариулна. За яг энэ улс төрчид тэцгийн шийдвэрт нэг байгаа. За би энэ дээр өөрөө санал нэг одоо хувь санаачилж байсан 21 оны 3 сард. Нийтийн албан тушаалтан өөрийгөө төлөөлж байгаа биш. Цаанаа ард түмнийг төлөөлж байгаа хувьд илүү хүлээцтэй, төвчээртэй байх хэрэгтэй гэдэг шаардлага тавигддаг. За энийг одоо анх шийдсэн нь бол Америкийн дээд шүүх ийм шаардлага тавьсан. За энэ шаардлага бас дэлхийн нийтээр нутагшдаг. Тэгэхээр
ард түмнийг төлөөлж байгаа хувьдаа ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хувьдаа олон нийт хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн албаны үүргээ хэрэгжүүлэхтэйгээ холбоотойгоор гарсан тэр хардлага сэрдлэг дээр материалын нулимс унгаад гомдоод байж болохгүй гэдэг шаардлагатай би санал нэг байдаг. Тийм ч учраас энэ гүтгэх гэдэг дээр би тайлбар оруулъя гэж. Тэмүүл чин гişүн түрүү хэлээд байна шүү дээ. Төрийн байгууллагууд гомдоод байдаг болсон гэж. Цагдаагийн байгууллага нь, прокурорын байгууллага нь, шүүхийн ерхий зөвлөл нь өөрсдөө гомдоод байгаа шүү дээ. Тэгээд хэвлэлийнхнийг ял шийтгэхэд агаад энэ дээр асуудал үүсээд байгаа байхгүй юу? Ялангуяа ковидын жилүүд юм болсон. Онцгой байдлын байгууллагын гомдлоор нэг иргэнд сошиал орчинд пост хийсэн гэд ял шийтгдсэн байхгүй. Тэгэхээр төрийн байгууллага гэдэг бол ерөөсө гомдож болохгүй гэдэг нийтийн албан тушаалтан албаныхаа чиг үүрэгтэй холбоотойгоор гүйцэтгэсэн чи авилга авсан байна. Чи албан тушаалаа ургуулan ашигласан байна. Чи үнэлцгүйгээр хүрэгдсэн байна. Ийм асуудал дээр гүтгэлээ гэж иргэнийг болон сэтгүүлчийг хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж болохгүй шүү гэдэг шаардлагыг дээр тоцдох шаардлага байна. Өөрөөр хэлбэл энэ заалт одоогийнхоороо болохгүй байна гэдэг дээр улсын их хурлын итгэмжтэн төлөөлөгчийн хувьд би өөрөө энийг хүлээн зөвшөөрөөд энийг янзлах ёстой гэж цэцээр бас хүлээн зөвшөөрч ярьсан. Харин албан тушаалтан чи бас нөгөө талаар хүн ба. Хүний нэр төр талдаж болохгүй. Яагаад тэгэхээр хүн гэдэг хувьдаа тэр чинь яг бусад хүмүүстэй адилхан нэр төртэй байхгүй юу? Чи албан тушаалтан учраас чамд нэр төр гэж байх ёсгүй. Чамааг гүтгэж болно гэж одоо цэц ингэж шийдвэр гаргаж бас болохгүй байхгүй да. Цэцэн шийдвэрт нэр төрийг нь ялгаагүй гаргацсан. Би одоо жишээлбэл улс төрч хүн бол өөр дөр жишээ авах их буруу гэдэг юм байна лээ. Гэхдээ би өөр дөр гарсан нэг жишээ хэлье. Намайг бага насны хүүхдийг автомашин барьж байгаа жолоодоо дайраад алдсан гэдэг гүтгэлгийг сонгуулийн үеэр тарааж ирсэн. Би албан тушаалтныхаа хувьд хүүхд дайраагүй байх нь шүү дээ. Хүнийх нь хувьд гүтгээд байгаа зү. Нэр төр талдаад байгаа зү. Би яагаад ийм худлаа гүтгэлэг дээр би яагаад гомдол гарах эрхгүй байх ёстой. Албан тушаалтныхаа хувьд чи хууль тогтоогчийн хувьд чи ийм албан тушаал ашиж байхдаа чи ингээд албан тушаалын байдлаа ургуулan ашигласан байна гэж хардаж сэрдэж байгаа үйлдэл дээр бол гомдол гарах ёсгүй. Би энэ зааг ялгааг нь яриад байгаа байхгүй. Нэр төр. Тэгтэл цэцэн шийдвэр дээр болохоор нийтийн албан тушаалтны нэр төр ерөөсөө ингээд чи ямар ч гүтгэлэгд чи төвчөртэй байх хэрэгтэй гэдэг байгаа. Чамайг хүүхд дайрцсан гэж гүтгэдэг шүү дээ. Одоо энэ Батбаатар гишүүнийх бол албан тушаалтны хувьд их хурлын гишүүнийхээ хувьд та одоо орон сууцны дэмжлэг авсан гэж гүтгүүлсэн юм байна шүү дээ та Прүдорж гишүүнд. Энэ асуудал дээр бол та цагдаад хандах ёсгүй иргэний журмаар явах ёстой байхгүй иргэний шүүхээр. Нэр төрөө сэргийлэхээр. Цагдаад гомдлоод байх ёсгүй. Ер нь бол цагдаад гомдлоод байдаг улс төрчид тийм олон биш юм бэ. За Батбаатар гишүүн тодруулна. За өнөөдөр зүгээр яхаа энэ хүнтэйгээд гишүүдэд хэлгээд бас төрсөн өдөр байгаа маань нэг юм гүцэг асууж. Их хурлын дарга уучрал хариулаад өгчүүл их сайн байна. Улсын их хурлын 40 гаруй гишүүн тэрэн дотроо Батбаатар 390 гэсэн баха. Сая төгрөгийн орон байрны дэмжлэг татвар төлөгчдийн мөнгнөөс авсан гэв. Гонча ганцхан нэрний асуудал биш л дээ. Магадгүй 40-од гишүүнд өгчөөд би тэрийг мэдэхгүй явж байгаа дунд нь нэр орж ирэхээр нь гайхаад асуугаад иж болно шүү. Тэгэхээр энэ хариултыг бас өгчмөр байна. Дээрээс нь саяны их баяр сайтын хэлдгээр эн чинь бид нар бас нэг төрийн албан тушаалтны хувьд юун дээр гомдох уу, юун дээр гомдохгүй хайж болох уу? Тэр зэргийн зааг хязгаараа мэдэн шүү дээ. Тийм болохоор энэ дээр энэ хуулийнхаа тэр нарийн зохицуултаа хийж авахгүй бол эн чинь ер нь цаашдаа их олон юм. Батбаатар гишүүн бол одоо манай одоо хүлээцтэй гишүүний нэг л дээ. Хүлээцгүй энэ заалтыг буруугаар ашиглаад өөрийг нь албан тушаалтных нь хувьд хардаж сэрдсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг сэтгүүлчд юуг цагдаад өгөөд хэрэг үсгүүлээд ингээ амын үүдэх гэдэг сонирхолтой
одоо улс төрчид байна. Энийг бид хүлээмжшүүлэх ёстой. Цэц энийг хэлж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ заалт хэд өргөн тодорхой биш байгаа учраас энийг зарим тохиолдолд ингэж уруулж ашиглах ийм бололцоотой байдлаар хуульчлагдсан байна. Энийг янзлаачаа гэдэг сануулгыг хууль тогтоогч төгссөн. Би энийг хүлээмжшүүлээд байгаа. Тэрнээс биш цэцвэл ерөөсөө энэ гүтгэх гэдэг зүйл анги эрүүгийн хууль байхшгүй гэж шийдээгүй шүү. Одоо ийм шийдвэр гаргацсан юм шигээр бас ойлгодоод энд яригадаад байгаа учраас Энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж хэрвээ авбол бид нэр хуулиндаа өөрчлөлт оруулах эрх нь бол хууль зүйн байнгын ороонд хадгалагдаж байгаа. Тэгэхээр их хурлынхаа хууль зүйн байнгын ороон дээр энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулаад тэр худал мэдээлэл түгээх гэдгийг юуг ойлгох вэ гэдгийг зааглаж өгөх асуудал багхгүй юу? Хуулаа илүү тодорхой нэг мөр хэрэглэх болцоотой болоо гэдэг цэц тайлбар өгчөөд байна шүү дээ. Тэрнээс биш энийг авна авахгүй гэдэг нь эрүүгийн хуулиас энэ заалтыг бүтэн авах гэдэг ойлголт биш. Энэ хоёр гишүүний хэлээд байгаа асуудал. Тэгээ энэ бол өөрөө үүнийг ашиглаад иргэдийн мэд хэрхэнд халдах. Энэ хүний зам ёсны эрхэнд халдах үйл цааш гарах уу гэдэг дээр бол их хурлын гишүүд болгоомжтой хандах ёстой л гэдэг ийм байр суурийг хэлээд байгаа. Тэгээ Батбаатар гишүүн бол сая хэлж байна. Тэгээ сая энэ хоёр сайд хариуллаа. Тэгээ иргэний журмаар тэр асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэр хэн хэлсэн дээ таныг тэгж гүтгэж. За чинь иргэн болгоно л одоо хэрвээ хэвлэл мэдээллээр гүтгүүлсэн бол хэн нэгэнд гүтгүүлсэн бол шүүхтээ хандаад ингээд асуудлаа шийдвүлээд явдаг. Тэгээд өөрийнхөө нэр төрийг сэргийлэх ажлаа хийх хэрэгтэй. Тэгээд нийтийн албан тушаалтан хүмүүс бол олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тийм учраас ёс зүйтэй зарчимтай хариуцлагатай ажиллах ёстой. Хэрвээ худал үнэн гүтгэгдсэн бол цаг тухайд нь нотлох баримтаа гаргаж ирээд тайлбарлаад өөрийнхөө нэр төрийг сэргээгээд ингээд бусад иргэдийнхээ адилаар хууль яналтын байгууллагатай ханд. Тэрнээс их хурлын гишүүд нь илүү эрхтэй, иргэд нь дутуу эрхтэй гэж хааж байхгүй шүү дээ. Энгийн иргэд ч гэсэн янз бүрээр хэвлэл мэдээлэлээр гүтгүүлж лээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэр талд анхаарна үз. За их хурлын гишүүн уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар Дүрсэн өдрийн мэнд хүргэе.